За өглөө сангийн 2 дугаар пейпер буюу S1822 пейперийг өглөө сангийн хэсэг хийж харуулъя. За тайлбар сайн уншаад спорт бэлтгэх гэдэг бид нар. За тэгээд мөнгө нэмэгдэх юм бол дандаа ижлэг мөнгө нэмэгдэх байна. Нэгийг төгрөгөөр харж байгаа, нэгийг доллараар харж болохгүй. За тэгээд 2 decimal places байх гэдэг. За авсан форматыг бас өгсөн байна. За тэгээд энэ файлыг үзээрэй гэж энэ файл. За файлууд нэг дотор байгаа. За үүнийг эхлээд extract хийн. Extract. За ингээ хавцсан дотор тийм. Нэмэрт хавтас үсгээр. За дотор нормуудыг нэр ашиглах файлууд нь. За print.cs гэдэг орлоо. За бүгдийг дэлгээд харахаар тийм. За нэг юм байх гэдэг. За question back. Харъя тийм. Эхнээс бүгдээ тексттэй number дээр тоо, close date дээр date, энэ мөнгө тэмдэгт, энэ log буюу бүл нүрлэх гэдэг тийм. За тэгээд эндээс харангуут. Энэ хүртэл бүгдээ текстүүд. За тэгээд энэ тоо, date, мөнгө тэмдэгт, бүл ингээд уралтай байдаг. За тэгээд бүлний хэрэг харж байвал асах нэг тэгээр хадгалдаг. За тэг нь бол no, асах нэг нь бол yes гэсэн үг байна тийм. За энэ файл байна. За одоо access програм руу оръё. Access. За хоосон. За энэ бол S18 оны 122 гэдэг пейпер байна. За ууш орлоо. External data гэдэг зүйлснээс import export гэсэн хоёр янз байгаа. За export мэдээж хэрэг гадагшаа гаргах тийм. Access-аас гадагшаа гаргах. Энэ болохоор access-тай оруулж гэдэг тийм үү. За үүнийг за text файл. Text файл гэдгээр сонгоо. За энэ файлыг сонглоо. За хоорондоо тасалтай учраас delimited гэдэг зүйл хэсгийг сонгоод за эхний мөрийг field name болгоно гэдгийг тохиолох нь тийм. За эндээс за text за text энэ гэсэн text. За энийг бас text болохоор гэсэн учраас энэ заавал text болох гэдэг тийм. Хэдий өөрөө харах тоо юм шиг боловч за text болох гэсэн учраас text болох нь. За эндээс эхлээд энэ нэг баг тоог болж байна тийм. Long биш зүгээр integer гэж тэгвэл арай баг зайлшилна. За энэ болохоор date энэ double за энийг currency болгож болно. За үүнийг yes no болгож болох нэ. За эндээс advanced гэдэг хэсэг байна. Advanced. За тэгээд энэ орж ирж байгаа dating тийм date буюу он сартай хэсгийн дагааллыг харна, ордерыг харна тийм. Жишээлбэл одоо энэ ингээ харангуут энэ 28 гэж тийм үү? Энэ 28. За тэнгуут энэ 28 бол day байх гэдэг шүү. 28 сар байх учраас. За тэгэхээр энэ бол day, month, year юм байна. За тэнгуут чиний компьютер тийм. Чиний компьютерийн ордер яг энтэй ижилхэн байх хэрэгтэй. Day, month, year. Миний хол ижилхэн байна тийм. Гэтэл магадгүй чинийх өөр байж магадгүй байхгүй юу? Year нь эхэлдэг, эсвэл month нь эхэлдэг тийм. Тийм байх юм бол чиний энэ date чинь он сар гэж хүлээж авч чадахгүй. За тийм болохоор яг энийг харж байгаа. За энэ бол 28 тавьчих day юм байна. Гэж зөв форматаар нь зөв орж орно сонгоно. За ок. За next хэлээ. Question paper харъя тийм. За vacancy ID гэдгийг анх тагч төлбөрөөр болгох нэ. За энэ vacancy ID. За next хэлээ. За ингэ хадгалж. За харъя. За ийм төрөлтэй байдаг. За design view гэдэг энэ болохоор өөр автоматар евро авсан паундыг авсан байна те. За currency дээр очиод за эндээсээ өөрсдөө тохируулж болно. За pound те. За эндээс нь place-ийг нь 2 гэх мэтэр. За date нь те. Date нь ийм форматтай. За тэгвэл date дээр очиод за хэдий бид нартэй энэ тиг 7 гэж гарч байгаа боловч энэ бол цаана компьютер 2007 эсвэл 1907 гэх мэтэр ингээд нэг on байгаа гэсэн үг. Харагдах байдал болохоор тиг 7 байгаа гэсэн үг шүү. За date тохиолсон. За өөр тохиргоонуудтай энэ yes no харагдана гэж үү. За үүнийг нэг хараадах юм. За ингээд yes no-ыг харангуйтай энэ check box-ууд байгаа байхгүй юу? Энэ check box гэдэг. За тэгэхээр эндээстэй design view yes no-тэй хэсгээ сонгоод энэ lookup гэдгийг энэ check box text box болгоно. Энгүүл энэ бичигдэх байдлаа харна. Yes no гэдэг. За эхний үснэгтээ оруулаа. Evidence 4 дээр за өгөгдлийн field-ийн нэрийг харуулад, өгөгдлийн төрлийг харуулад screenshot хийгэж үү. За энийг хийхдээ яг энэ design view-тэй хэсгийг хийх шүү. Design view-тэй хэсгийг за ингэж авч болно тийм үү? За copy лоо. За миний ашиглах файл дотор за evidence файл байна тийм. За evidence дээр очлоо. Дөрөвдүгээр evidence дээр очлоо. Paste хийлээ нөгөө зураг. За нөгөө төмөн очлоо тийм. За дата шийтгэн очлоо. За энэ evidence дөрөв хийлээ. Датагаа хадгалсан. Одоо framework гэдгийг орч үзье тийм. Framework юм байна. За энэ дотор юу байна гэдгийг харъя. За subject name, ID, developer. За area гэсэн хэсгүүд үү area. За эдгээрийг одоо оруулах гэдэг юм байна. За text файлаа сонгоод за файл руу ороод энийг оруулах юм байна. Delimited ихний мөрийн field-ийн нэр болгоно. За тэгээ бүгд text гэдэг. За subject ID маань анх тагч төлбөр байх гэдэг. За энийг тийм text гэдэг хэсгээр оруулаа. Text ингээд дүүлээ тексттэй. За явууллаа. Юмыг онсаар байхгүй учраас тэгж advanced руу орох шаардлагагүй. За анх тагч төлбөр нь болохоор энэ. За framework гэдгийг оруулаа. За ингэж гарч ирж байна тийм. За дараагийнх нь. За одоо холбоос их чинь тийм subject ID, framework-ийн subject ID маань нөгөө анх оруулсан үгсдийнхаа subject хэрэгтэй холбогдно гэж. За тэгээд ингээд харангуйтай энэ subject-ийн 403 404 гэдэг эдгээр энэний бид нартай холбогдох гэдэг байсан. За database үйлчлэснийхаа relationship руу ороод
Контролоо дарж хоёр хүсэлтээ сонголоо. Эд талаа. За хамгийн амарх арга нь болохоор subject ID-гаа маусаараа drag хийгээд subject ref дээр очиод тавих. За тэгэнгүүт ингэж framework-ийн subject ID subject ref. За ингэж үүсгэж болох гэдэг. Эсвэл за үүнийг устгахчих. За устгаж байгаа те. Эсвэл өөрөө edit рүү орж аваад create new гэдгээс за энэ хүснэгтийн энэ гэдэг ингээ өөрөө зааж өгч болно. За тэгэнгүүт сонгогдоод авч те. Эндээс create. За ингэж холбоосоо үүсгэх нэ. За холбоос үүслээ. За гарлаа. За анх ороход table нэг үүссэн байдаг. За үүнийг хаах үед за өөр авах надад бастаад. За энэ хоёр маань орж ирж байна. За ингээд холбоосоо хийчлээ. За evidence хоёр дээр те. Энэ relationship-ийн төрлийг харуулж агаад screenshot хийгээрэй гэсэн мэт. За энэ дээр болохоор database төлийнхаа энийг те. За тэгээд за ингээд хоёр дарчгууд энд те төрөл нь relationship type нь те 1 2 many энэ хоёрын хооронд нэгээс олон руу гэсэн холболт үүссэн байна гэдгийг харуулж агаад за ингэж сонгоно те. За copy-лоо evidence дээр авчаад за evidence tab дээр за paste хийлээ те. За ингэж очих гинэ. 1 2 many гэдэг харагдах ёстой те. За холболтоо хийсэн, screenshot-оо хийсэн. За дараагийнх нь энэ те. За data entry form өгөгдөл оруулах форм үүсгэх гэсэн мэт те багны хэлбэртэй. За тэгээд энэ маань apprentice гэдэг энэ хүснэгтний бүх филдийг багтаасан байна гэж те. За тэгээд филдийн нэр нь зүүн талдаа багны хэлбэртэй байна. Багны хэлбэртэй те. За ингэж орсон. За энийг нь юу хийгээд хийгээдгээ. За create гэсэн рүү очоод за энд form те дөрвөн зүйл хийдэг байхад байгаа ш access маань хүснэгт query form report гэдэг. За энэ form гэдэг хэсгээс за form wizard. За хүснэгтээ сонголоо apprentice гэдэг те. Бүх хүснэгтийг ингээд яг нэгийг хатгаад те. Гэтэл all field гэсэн тийм үү бүх филдүүд гэсэн. За филдийг сонголоо. Columnar гэдгийг сонголоо. За шууд бэлэн ингээд үүсчээ те. За тэгээд энэ тохиргоо хэсгийг харах юм бол те өөрөө филдийн нэр маань зүүн талдаа багны хэлбэртэй болсон байна. Өөрөө автомат те. За тэгээд энэ form маань өгөгдөх шинээр оруулж болно. За энэ дээр дараах үед өгөгдөх шинээр үүснэ. Ийшээгээ дараах үед дараагийн мэдээлэл те. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдэд ингэж хүснэгтээр харуулахаас гадна дахиад ийм өгөгдөл оруулах формоор харуулж болох байхгүй юу? Өгөгдөл оруулах формоор. За ингэж харууллаа те. За дахиад шаардлагууд уншия. Бүх филдүүдийг оруулсан. За энэ зүүн талд багны хэлбэртэй байна. Columnar те. Нэг багны хэлбэртэй. За day release гэдэг филд маань те. Yes no гэдэг сонголттой. Түүнийг сонгохоор байна. To select гэсэн мэт те. За энийг хий. За тэгэнгүүтээ тохиромжтой гарчиг оруулах гэж те. За тэгээд гарчиг нь том, bold, fontтой байна гэж. Гарчиг нь энэ. За үүнийг те одоо засах хэлбэр рүү оруулъя. За layout гэдэг хэсэг рүү те. Энд дээр очиод би гарчиг за тохиромжтой гарчиг гэсэн те. За тэгэхээр за би ингэ биччихлээ. За үүнийгээ за ингээд энэ засвар хийж болно. За би голлууллаа. За тэгээд bold гэсэн те. За тэгээд том гэсэн. За нэг 28 болгочих. За 28 болголоо. За яг хөө ингээд жижигсгэнгүүтээ wrap text хийж болно те. Нөгөө датагаа ингээд томруулж те. Тэгэнгүүт ингээд хоёрыг нэнд болчих. За тэгэнгүүтээ би одоо энэ layout хэлбэртэй байгаад байгаа шүү. За түүнийг сарах нь энэ юунуудыг те одоо энэ өгөгдөл оруулах гэдэг энэ формуудыг арай жоохон жижигсгэж ийм урт үг орохгүй байх учраас за тэгээд number yes хоёр маань ийм байх гэдэг те. За энэ мөнгөний economic stage хүртэл яг ноос арт ажиллах болох чи. За ингэж харууллаа. За одоо энэ day release-ийг yes no гэсэн те. Design view гэдэг хэсэг боллоо. За зайгаа төгсөж томруулчих. За тэр yes no хэсгийг оруулахдаа за энэ covenant хэсгүүдээс за энэ нэг x y z гэдэг нэг option group гэдэг хэсэг байна. Үүнийг сонголоо. За орж ирээ. За label name дээр нь yes no гэдэг оруулаа. За next хийлээ. За default choice. За ингэчтэй ингэ сонголоо. За yes гэдэг маань хасах нэгээр хадгалагдана. No за tick гэж хадгалагдана. Яагаад гэвэл day release маань бүүлийн төрөлтэй учраас зөвхөн энэ хоёрыг хадгалж чадна. 2 3 гэсэн тоо хадгалж чадахгүй учраас те. Магадгүй нөгөө зөвхөн хэдэн сонголттой те нөгөө нэг аймагуудын нэр мэртэй зүйл байх юм бол за ингэж олноор нь ч гэсэн ангуудаа түүнийг нөгөө арга хангаа авчирчгүй илүү уус бусах болох гэдэг бол түүнийг баг юм дээр те арга хангаа бол 5 шүү гэдэг ч юм уу те нэг тоогоор хадгалж болно шүү. За инглээ. За үүнийг хаана хадгалах юм бэ? Day release дээр хадгалнаа гэх. За тэгээд энийг ингэж хэлбэр юу өдөр мөдөртэй те яг мараа тэгээд өөрснөө нэг тохируулаад энэ бол option батан check гэх юм бол хоёулыг сонгох гэдэг те toggle гэх юм бол юм болно. Эндээс бол option би сонголоо шүү option. За ингэж харагдана те. За тэгээд энийг ингэж харах юм бол за ингэ харах юм бол нэг frame 21 гэдэг дээрээ байх гэдэг тийм үү? За тэгэхээр үүнийг энэ frame 21 гэдэг нь устгах чинь илүү юу байгаад байгаа учраас устглаа. Зөвхөн yes no тийм. За тэгээд би одоо энэ бол илүү байгаад байна. Үүнийг устгахад энэ урдаа байгаа энэ label-ыг бас дагаж устгах шүү. Label. За устглаа. Яг гоо дахиад гаргаж ирэх юм сарда field list гэж байгаа шүү. Field list. За энэ field list-ийг оруулж ирээ тийм. Дахиад энийг ингэж чирээд ингэж авчих болно.
За одоо би энд юу хийж байна вэ гэхээр нэрийг оруулах гэж байна. Нэрийг за day release гэдэг нэртэйсэн тэ. За day release гэж орууллаа. За үүнийг яг хоёрыг тавилаа тэ. За ингэж day release гэдэг бичиг баримтаа yes no-той байх гэдэг тэ. За ингэж оруулах гэдэг тэ. За эхний үнийг бол yes байсан юм шиг байна. За дараагийн үнийг тэ yes no гэдэг юм дээр no энэ байна тэ. За ингэж орж шаарддаг гэсэн. За энийг нь оруулсан. За гарчиг өгсөн. Large том болсон bold болгосон тэ. За тэгмүүд энэтэй ensure all fields data fully visible. Бүх дата харагдахаар тэ. Тийм филдийг нь тохируулаарай. Харагдах тэр layout нь тохирсон байх шүү гэж тэ. Тохирсон байх шүү гэж тэгэхээр түрүү миний нөгөө хэмжээ багасгаад тэ. Ингээд хэмжээгээ багасгаад гэсэн тэр мөр бол бас цаана тарагдах гад тэ. За одоо болохоор за нөгөө эвдэсээ за энэ дээр тэ evidence 6 дээр за радио баттонгийн дизайн нь day release field дээр хадгалагдаж байгааг харуулж скриншот хийх гэдэг. За энэ болохоор за дизайн эндээс тэ дизайн view гэдэг ороод за энэ юугаа сонгоно? Энэ хэсгээ сонгоно тэ. За сонгох үед энд property sheet гэж байгаа. Property sheet. За энэ property sheet дээр тэ control source дээр day release гэж байгаа байхгүй юу? Эднийг бүгдийг ингэ харж болно. За control source дээр нь за энд control source дээр тэ энд яг энд байгаа зүйлүүд бүгдийг нэг болгоцсон байна. За энэ data access дээр day release гэдэг тэ. Үүнийг скриншот хийх гэдэг. За үүнийг скриншот хийгээд өөрөөр хэлбэл энийг сонгосон байхад те энэ day release дээр хадгалж байгаагийг харуулж байгаа байхгүй. За үүнийг скриншот хийгээд за paste хийлээ. За басан мэ те. За дараагийнх нь ингэж оруулсан байна. За одоо 20 дугаар алхам дээр үүсгэсэн нөгөө форм дээр те шинэ рекорд нэмэх гэж байгаа. За шинэ рекорд нэмэх нь форм view гэдгээс за энийг сонгоод энэ шинэ рекорд нэмэх. Тэгэхгүй яг энэ дээр ингэж бичих юм бол энд байсан дата устчихдаг байхгүй юу? Энэ дээр одоо шинэ датагаа бичээд хадгалж байгаа бол те энд байсан дата устна. Хуучны устгах гэдэг те. Тэгэхээр энэ дээр дараа цоо шинэ нээж байна. За нөгөөдгөө хаяа те. За би датагаа бичсэн. За датагаа энд оруулсан байна. За датагаа бичснийхаа дараа дагалдаагаа шалгах нь. За шалгаад хадгалах гэдэг. За тэгээд evidence 7 дээр авсан чинь өөрийнхөө форм дээр те энэ датааг харуулж байгаа скриншот хийсэн байна. За үүнийгтэй яг ингэж харуулад скриншот хийсэн. Энэ датагаа харуулж агаад за ингэж за копидлоо. Evidence 7 дээр за paste хийлээ. За хадгаллаа. За одоо тийш ороод үзье те. Тийш ороод үзье. 453 close хийгээ гарлаа. За энийг бас close хийлээ. За дахиад оръё. 454 болсон байна те. Анх бол 453 байсан. Нэг дат нэг өгөгдөл нэмээд 454 болгосон. За хүсдэгтэнд шууд өөрөө нэмэгдсэн байх гэсэн үг те. За ингэж датагаа нэвлээ. За дараагийнх нь. За энийг боллоо. За дараагийнх нь за шинэ юу report хийхээр те. За тэгэхээр report-оо дараагийн бичлэгээс үзээрэй.